чинь удаан тэр үед би чамаас мэдрэн дулаан тэнгэр газрын зах дурлаан бодолдоо сайхны дурлаан энүүдэж бид хөнгөн духай цаг хугацааг шид сумнах мэд санагдаж байна уг хэрэггүй харцалгалцсан тэмшрэл минь яг энэ байна хууч ми Алтан шиг бадраад асуудлууд ундраад юундэж шантраад хөгжим хөглөн гэлбаа инүүдэж бид хөнгөн духай цаг хугацааг шид сунах мэд санагдаж байна уг хэрэггүй харцалгалцсан тэмшрэл минь яг энэ байна За ингээд Багтаараг лайв сешнд моо ирсэн байна. Тэгээд бүгдээ алга тшээ. Энэ моо гэдэг нэр ямар учиртай вэ? Яг моо гэсэн чинь гинт ямар ч утгаар утга байхгүй зүгээр л маа найзууд тоглоал нэг юм дээрүүд нөгөө нэг юм компьютер видео гейм байдаг сонхой. Тэн дээр нөгөө нэг тоглолдог Мокужин гэдэг шүү дээ. Тэрээр амар тоглолдог баг бүгднийг нь хождог гэсэн. Тэгээд ингээд Мокужин гэж ярьжсанаас сүлдээ моо зоолох тиймэрхүү утгатай байсан. Тэгээ иймэрхүүд нэртэй бас хүмүүс байд юм бэл. Саяны хамгийн ихэн тоглосон дуу Ленте гэдэг дууга тий. Тэр дууны сайн нөө бэлтгэл дээр дууныхаа тухай ярьжсэн шүү дээ. Тэр түүхээ дахиад яриач. Ленте гэдэг үг нь болохоор Франц үг байгаа. Тэгээд удаан гэсэн утгатай. Тэгээд ерөнхийдөө бол ингээд хайртай хүнтэйгээ хамт байхад цаг хугацаа ингээд зогссон агшид сунаад нөгөө нэг warm hall гэх өтний нүхэнд ингээд ороод яцсан юм шиг. Тиймэрхүү төсөөлтэй. Тэгээ нэг орой тиймэрхүү бодож байгаа. Тэгээд хийсэн. Тэгээд тийм утгатай. Дараагийн дуу ямар дуу гэлээ? Дараагийнх нь юу явах вэ? За дараагийнх нь дуу дараа нь нэж болох юм тий. За дараа нь гэдэг дууны тухай ярил. Ер нь бол нэг өвөлч вэ, зунч вэ ингээд хотод байж гад гівэнт ингээ хөдөө шууд ямар ч бэлтгэлгүй ч хамаагүй шууд ямар санагддаг нэг юм сэтгэл хөдлөлийн үе байдаг. Тэгээд тэрүүндээ зориулжсэн. Ер нь гэхдээ ихвчлэн зуны явдлаар хөдөө ямар санагдیں۔ Тэгээд ингээд нөгөө дууныхаа утганд болохоор хөдөө яваад амраа тэгээд буцаад
дараа нь гэртээ ирж байгаа болохоор дараа нь гэсэн нэртэй тийм дуу аахгүй. Хөдөө өвчөд ирж байгаа хүн. Тийм утгатай дуу. Могийн хувьд доонуудаа ер нь яаж зохиодог вэ? Одоо өөрөө өгнүүдийг бичиж байгаа шүү дээ. Тэгээд яг дуу олгоно өөр ингэсэн нэг юм утга агуулга байгаа. Нэг ямар нэг дүр бүтээгээд ч юм уу ингээл хөгжүүлээ явж байгаа те. Тэр болгондоо яаж бүр улам ингэ дуугаа гоё болгохын тулд өгнүүдээ яаж атмосфер руугаа яаж ордог вэ? Яг дуу зохиох процесс нь. Дуу зохиох процесс ерөөдөө дандаа гитар дээр л эхэлж байгаа дуунуудыг зохиол тэгэл хөгжүүлэлтүүдийг хийгээл явдаг. Тэгээд үгэн дээр бас суралцах юмнууд их байгаа хөө үг бичих чинь утга санаа байдаг болохоор аюулцсан. Тэгээд бас гоё энгийн мөртлөө гоё яг юм гоё үг бичих илэрхийлэх аюу хэцүү байдаг. Тэгтээ бас их гоё байдаг, сордог, челленж юм байдаг. Тэгээд одоо 5 жилийн дараа илүү сайн үг бичдэг болох юмсан гэж зорж байгаа. Тэгэхэд болох байхаа. Итгэлтэй байна. За. Дараагийн асуултуудаа дууны дараа үргэлжлүүлээ те. За тий. Орсох бодлоос үтсэн олон өмнө самнаас хэсэг болдоо тарих толгой чихэн амарсан бодод байдлаас үтсэн олон өмнө самнаас байгаль дэлхийн мал бидний үнээр аварна голын ирэгт хөдөөнөтөд алсыг ширтээ дамрав нэг л хэсэгтээ тэр л газартаа алсыг ширтээ дамрав шүний тэнгэрээс үгцэн гэрэл шүнжин хөгчиг нар соцсэрэв дими олон зүс зүүд нарын дон өнгөт наран өглөг авчрав голын урсгасан сот авчрав алсыг ширтэн суу дараа нь гэрийн зүг Учирлын болцсон залуус шархаас аргагүй Онтос ирээд угланаас үтэж болтол цавгийо Ордоо хашлаг хийгээд олон хонгор цавгийо Голын ирэгт хөдөөнөтөгт алсыг ширтээ дамрав Нэг л газартаа тэр л газартаа алсыг ширтээ дамрав Шүний тэнгэрээс үгцэн гэрэл шүнжин хөгчиг нар соцсэрэв дими олон зүс зүүд нарын дон өнгөт наран өглөг авчрав голын урсгасан сот авчрав алсыг ширтэн суу дараа нь гэрийн зүг өнгөт наран алсыг ширтэн суу дараа нь гэрийн зүг өнгөт наран Баярлаа. Мо яг ямар урсгалаар илүү хөгжмөдөө хийж байна. Тэгээд яагаад тэр урсгалуудыг бас төлхөө сонгож дуунуудаа хийж байна. За баярлаа. Тэгээд
өөрөө яг тодорхойлоход айгүй хэцүү байдаг баха. Гэхдээ би бол art pop тэгээд contemporary R&B тэгээд зарим талаараа бас ambient post rock элементтэй альтернатив элементтэй дуунууд хийхийг зорж байгаа. Тэгээд эхний альбомд бол ерөнхийдөө саяны дурдсан юмнуудаас болохоор тийм art pop contemporary R&B энэ их орж байгаа. Бас жоохон synth wave тал юм ба. Хоёр дахь цамаг момог гэхэл бүр илүү жоох рок болох байгаа л гэж бодож байгаа тийм. Ер нь анх яаж хөгжимтэй холбогдсон бэ? Анх бүр дээр үед 2008 онд найзтайгаа хамт 9 онд хамгийн анх Playtime-д орчихсон. Тэгээд манай хамтлагч нь бас гой бахарх юм нүгээр Монголын анхны shoegaze rock хамтлаг байсан. Тэгээд бид нэр ингээд тайзан дээр амар shoegaze noise rock тоглож амар гоё төссөн. Тэгээд тэрнээс хойшоо хөгжимд бүр илүү дуртай болоо гитар сураад тэгээд нэг хэсэг ингээд зүгээр ажиллагээд хүнсэн ажиллагээд явж байгаад тэгээд ковид үеэс болохоор буцаад хөгжмөө хий гэж бодоод тэгээд одоо яг төвлөрсөн 3 4 жил болол явж байгаа. Саяны нөгөө дараа нь гэдэг дуун дээр Улаанбаатарын үдэш намуухан байхаа болсон гэдэг ч тийм. Тэгэхээр ер нь нэг юм гоё ганцаараа ч юм уу нэг юм чийл байх орон зайг өөртөө амар гаргадаг юм шиг санагдаад байгаа байхгүй мань чиний дууг сонсохоор. Тэгэхээр тэр орон зайнуудаа яаж авдیں۔ Дээрээс нь бас нэг хүнжилтөө гэдэг нэг дуу байгаа тийм. Гэхдээ өнөөдөр бол байхгүй тоглохгүй байх бид. Гэхдээ ер нь ийм дуунууд байгаад байгаа байхгүй. Окей, нэг амар сүртэй лаг нууц мууц чормор байхгүй. Зүгээр ер нь бол гэрээсээ гарахгүй нэлээд хэдэн жил болсны шагналын юм байлгүй те. Тэгээд найзууд бүр хаяа дуудаж аж гаргадаг. Тэгээд гаргаж ирдэг найзуудаа баярлаа. Хайртай шүү гэж хэлмээр наа. Тэгвэл гарахгүй байгаад бол хэдэн сараар гарч гарахгүй байгаад тийм. Яг ийм дуу чимээхтэй тэгэл төгжрэлтэй ч гэдэм ажлын ачаал ихтэй ийм хотод амьдарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэндээс ингээд нэг ийм зарим хүмүүс бол ерөөсөө бүр тэрэндээ ингээд автцсан явж идэг те. Тэгэхээр тэрнээс ийм зай гаргаж чаддаг байх шүү байгаа. Могийн нэг юм хувь хүний юм өөрийнх нь нэг юм өөртөө гоё цаг гаргаж чаддаг ч юм уу те. Тэрийгээ бас илүү гоё дэлгэрэнгүй яриулж их юм уу эсвэл юу юм те. Сонсвол магадгүй могийн дууг сонсвол илүү ингээд ойлгох. Тийм тэгээд бас өшөөх хайрж байгаа дээр ганц хоёр хөвөлбөрний мэдэлжүүл. Би нэг гэр бүлгөө бас тэгээ хүүхдөө ганц бай болохоор сатаар л багтай. Тэгээд тэр нь бас яадаг. Бас нөлөөлөл тэгээд яадаг байх л та. Окей. За дараагийн дуу ямар дуу вэ? Resentment. За дараагийн дуу болохоор Resentment гэдэг дуу байгаа. Тэгээд ерөнхийдөө дээр үед жоохон resentful байсан юм аа. Тэгээд жоохон тэр үедээ бас хийсэн дуу байгаа. Хосуудын хооронд те эмэгтэй хүн нэг юм амар жижиг юм дээр ингээд комплентдаг. Тэгээд бид нэр болохоор жоохон хүмүүс хэлдэг хүмүүс хэд шиг ингээд тоохгүй явсаргаад нөгөөд ингээд овоороод амар хэм болоо тэгээд ингээд дэлбэрээд тийм байвал resentment буюу resentful байдалд очичдаг гэсэн. Тэгээд тэгхгүйгээр хоорондоо ярилцаад юмнуудыг шийдээд тий хамгийн гол нь ярилцах шүү дээ. Тэгээд явахгүй бол яг resentment гэдэг миний дуу зохиожсэн шиг болчихгүй тэгээд битгий болоорой гэж хэлмээр энэ. За resentment-ийг сонсцгоо тий. Every day I'm stuck in my bottle. Толгойд эргэлдэг хурц үдэлтийг тэрхэн зур түр намжаач тэнцвэрэ хатгалахыг хичээн хизүүч гэсэн. Чи тэгэхэд галан дундуур цаашгүй би шоргон төрж замаасангүй гоцгслан бошарх галын дэргэд дараа биднийг ортой агуулах гонэгт хөгжмөр шиглээ харанхуй
гэрэл хань болон оршин feeling lost. There's no resentment хайд муусан тушиг feeling lost. Бидний дундах итгэлцлийн даас хасах үлдэгдэлтэй болчихсноо. Сэтгэл хөдлөл бүрчин надад сайн муугаар нөлөөлж гомдол бүх юмлаар өөрийгөө хэсэгтжээж сэрэгтэй дарсантай шаардчихсан сэтгэлээрээ хөхгүй болчихсан алан дуудлах ирчигсэн алиндэнч хариулаагүй орших хүсэл цамантал арайлантраагүй. Харахгүй гэрээ хань болон оршин feeling lost. Taste of resentment хайд муусан тушиг feeling lost. Харахгүй гэрээ хань болон оршин feeling lost. There's no resentment хайд муусан тушиг feeling lost. Тэгэхээр гоё дуу байлаа. Баярлаа. Энэ яг ихтэй нөгөө нэг юм өөрөө ингэ дөрөв сонсонгуудаа нэг хүмүүс сонсохгүй өөртөө хадгалаад идэв штэ нэг ганц нэг дууг тэрэн шиг л хүмүүс төрөх байх гэж бодож байна. Аха. Тэ. Надаа нэг гоё дуу байгаа гэд. Гэхдээ сонсохгүй. Гэтэ лайв стрим хийгээд цацчих дөө. Гэлөө тий. Тэгээ дараагийн дуу бол хүмүүсээс сүлээж байгаа яг өдөр шөнөгээд дуу байгаа. Тэгээд энэ дуу бол бас мэдээж маш олон хүнд хүрсэн. Тэгээд энэ дууны бас түүхийг сонсохыг хүсэж байгаа хүмүүс байгаа. Тэгээд хэдүүлээ ингээ юм яриад явж байхад энэ дуун дуртай хүмүүсээс ирсэн сэтгэл юмнуудыг ярьжсэн шүү дээ. Тэр хүмүүсийг юу битсэн байдیں۔ Хамгийн гоё сэтгэл юу байсан бэ? За ер нь бол нэг нийтлэг юм нь болохоор ингээд одоо өвөл бас Монгол аягүй хэцүү байдаг те өвөл ингээд гоё хань болчихсон. Ер нь лоос нөгөө алдсан хий нэгэ те бас ингээд хань болоод энэ дуутаа бас гашуудлаа болчихсон гэсэн тэр юмнууд аягүй юм гүн иржсэн. Нэг Америкт нэг манай найз одоо бол найзлцсан. Тэгээд тэр сурагч нь хуслаар өнгөрцөн. Тэгээд дараа нь яг нэг сард энэ дууг би амар их сонсоод ингээд тэгээ гоё байсан гэд хэлжсэн. Тэр нь болохоор вау гэж би өөртөө бас аягүй гоё байсан тэр. Могийн хувьд болохоор яг өдөр шөнө гэдэг дууг юу бодож зохиосон бэ? Нэг дууга юу ахта цацхтаа би доотлол description дээр нь ерөнхийдөө бол нөгөө тодорхойлсон юм ба
өдөр шөнө хоёроор ингээд амьдрал сэмрээд тэ явж байдаг. Тэгээд бидний амьдрал хугацаатай. Тэгээд ямар ч байсан хэд бидгийн 60 70 үрээ бид жамнасаараа өнгөрлөө гэж бодоход харамсах зүйлүүгээр тэгээ бас бусдыг хайрлсан, бусдад айлч чадах чинээгээр тусалсан. Тиймэрхүү гоё дүүрэн амьдарч чадахыг өөртөө сануулсан гэх юм уу. Өдөр шөнө хоёр маш учир утгатай гэдгийг өөртөө сануулсан. Тийм одоо хийх гэж зорьсон л. Мэдээж Багтаа Research-ны хамгийн сүүлийн дуу те бидний тоглож байгаа. Тэгээд Моос өөр уран бүтээлчтэй хамтрал үүсгэсэн байсан. Тэгээд шинэ нэрн доонод юу хийж байна? Жишээлбэл Replicat-тай хамтраад бол хэд хэдэн доон дээр ажилласан байгаа те. Тэр одоо яг ханаашаа ойрхон байгаа доонууд уран бүтээлүүдээс хуваалцаад тэгээд сүүлэхэд дог явъя гэж бодож байна. За баярлалаа. Replicat бит хоёр нийлээд хэдэн дуун дээр ажиллаж байгаа. Ер нь баг цомгийн төлөвлөлтөд явж байгаа. Тэгээд Sauce and May гээд манай одоо гитарчин Давагийн хамтлагтай бас хамтрал хийсэн тэр дуу үнэхээр гоё дуу. Би бүр баярлалаа Даваа гэж хэлмээр байна. Даваа. Тэгээд бас rapper Тамир гээд байгаа тий. Тамир бит хоёр уран бүтээл бас хийж байгаа. Тэгээд ер нь л. За тэгвэл айгүй олон шинэ доонууд хүлээж байгаа юм байна. Тий дуугаа үлгэдэж авах нь гоё байдаг. Тэгээд Тамираа хоёул гэлц дуугаа хийлдээ. За тэгвэл өдөр шөнөгийн дууг хүргэе. Тэгээд бас манай Багтаа live session ирсэн модо маш их баярлалаа. Тэгээд хамтдаа тоглоход гоё байдаг. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Баярлалаа. Багтаа live session хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд би бүгдээрээ хамтдаа сүүлийн дуу болох өдөр шөнө гэдэг дууг сонсё. Тэгэхэд зориулъя. Өдрийн дараа Обернаруулын цагуур шаргав ядарсан гэдгээ анзаарч энерги тавин байхыг хүсээ шөнийн сар дэлхийг үргэлж дагах сүдэр мэдэлтэж гэрэлт наран солоос биднийг игүүлээ Сайн маргааш өнөөдрөөс эхлэн саржил хугацаа урсан одоо сайхан байсан харам өнгөрөх учраа амтлан шөнийн дараа ахин наран гигээ үнэн гэлтэй зүтнээс хэрүүлэг намайг сэрээсээ өдөр шөнө хоёрын дуу өнгөрснөөс маргаашийн араа эндээс буцах хүртэл ихэр ахын дүсэжтэй шөнийн сар дэлхийг үргэлж дагах сүдэр мэдэлтэж гэрэл нараа солоос биднийг игүүлэн Сайн маргааш өнөөдрөөс эхлэн саржил хугацаа урсан одоо сайхан байсан харам өнгөрөх учраа харахгүй шөнийн дараа ахин наран гигээ
сүдэр мэдээлдэж гэрэлт нараас солоос бидний гэгүүлэн Сайсай маргааш өнөөдрөөс эхлэн саржил хугацаа урсан одоо Сайхан байсан харан өнгөрөө